Онцгойлон хэлэхэд ардчилсан нам гэдэг байгууллага дотоод бүртгэл шинжилгээ ажлыг хийж байгаа биш, энэ ардчлалыг дэмжигчид бүгдээрээ үзэл санааны хувьд нэгдэж ажиллацгаая. Та бүхнийг бас энэ ардчлал гэдэг гэр бүлдээ тавтаа морилно гэж ард иргэдээ урьж байгаа үйл явц энд явж байна. Ардчилсан нам өөрөө үндэснийхээ өв соёлыг дээдэлдэг, уламжлалаа дээдэлдэг, шинчиллийг ирмэлздэг ийм улс төрийн хүчин. Уламжлалыг дээдэлдэг, шинчиллийг ирмэлздэг ийм улс төрийн хүчээр түүх соёлоо дээдэлдэг, Чингис хаанаараа бахархдаг, цагаан сарыг үндэсний том өв соёл гэж үздэг, бурхан шашнаа сүсгэлэн дээдэлдэг ийм улс төрийн хүчин гэдгийг бас хэлий. Үндэсний ардчилсан үзлийг эрхэмлэж, үндэсний эрх чөлөөний үзлийг эрхэмлэж, саяны тэр дотоод шинжилгээний үйл ажиллагааны бас үндсэн эрхэм зорилго бас энийн чиглэж байгаа. Ингээд дотоод одоо энэ шинжил нээлттэй болох, илүү цэгцтэй болох энэ ажил бас ингээд амжилттай үргэлжилж байгааг бас та бүхэнд хэлье. Тэгээд ардчилсан намын хувьд бас энэ бүх үйл явцыг өөрийг нь зарчим суурьтай эв нэгдлэр энэ бүгдийг бид нэр даван гарна гэж бодож байгаа. Зөвхөн эв нэгдэл бас биш шүү. Зарчим суурьтай, үнэт зүйл суурьтай. Тэгвэл бид нар ямар үнэт зүйлүүдийг ардчилсан намын хувьд эрхэмлэдэг вэ гэдгийг бас та бүхэн бас хэлүүлтгүү мэдж байгаа. Ардчилсан намын хувьд чөлөөт зах зээлийг, нээлттэй нийгмийг, хуулийн засаглалыг, шударга ёсыг эрхэмлсэн энэ үнэт зүйлийг бид нар зарчим гэж үзэж байгаа. Энэ зарчим суурьтай болоод бүгдээрээ эв нэгдлээ хангах ёстой гэдэг ийм бодлогын хүрээнд бас ажлууд явагдаж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье.